Улаанбаатар амны орон сууцуудаар явхад нэг сонин зүйл анзаарагддаг. Та ч бас харсан байх. Гэхдээ магадгүй том зургаар нь бодож үзээгүй байх. Бараг зэрэгцээд баригдсан хоёр байшин. Нэг нь 10 жил болсон ч цоошин яагаад ч өнгө жахбат цэг зогсож байна. Гэтэл нөгөөх нь магадгүй илүү үнэтэй, илүү гоё харуулцтай, илүү үнэтэй ч байх. Айл хэдийн цуурцсан, байшин хөдөлгөөнд орцсон. Хаалга нь онгоохоо болоод довжоо новоолцсон. Энэ бол бетоны чанарын тухай асуудал биш. Мөн нэг нь нөгөөгөөс илүү сайн баригдсан даа ч биш. Та гайхаж магадгүй. Нууц нь ердөө таны мөнгө хэрхэн буруу эргэлддгийн тухай юм. Хэрвээ та энэ сувгийг анх удаа үзэж байгаа бол намайг болор бат гэдэг. Би Улаанбаатар хотоос гаралтай бизнесмен. 2016 оноос хойш Бүрэн Трейд Групп нэртэй 4 компани үүсгэн байгуулад нэг нь Statifix нэртэй бид хөдөлж эхэлсэн суул төгсөн байшингуудыг докторжуулж хөдөлгөөний зогсоож анхны байдалд нь аваачдаг. Сүүлийн жилүүдэд бид Монголд 50 гаруй амны орон сууцыг аварч хэвийн байдалд нь аваачсан туршлагатай. Өмнөх дугаараараа би хотын доорх усны тухай ярьсан. Улаанбаатар хот яг л хөвгөн дээр суусан мэт нөхцөл байдалтай байдаг. Хэрвээ та үзээгүй бол заавал нөхч үзээрэй. Өнөөдрийн ярих сэдв бол тэр сэдвийн өргөжлөл юм аа. Эхлээд товчхон ойлголт өгье. Үүнийг мэдэхгүй бол та дараагийн хэсгийг ойлгоход хэцүү. Ямар ч байшин баригдсныхаа дараа суулт өгдөг. Энэ бол физик. Бид физиктэй бол маргадгүй. Хэвийн үзэгдэл. Харин хэр их вэ гэдэгтэй л асуудал нь байгаа юм. Монголд байшин хөдлөх 4 шалтгаан бий. 1. Байшингийн жингээс болж хөрс нэгтэрдэг. Туул голын хөндий орчмоор баригдсан байшингууд ихэнх голцоо тохиолддог. 2. Материал чигээ алдах нь. Жишээ нь модон байшин эхний жилдээ 5-7 см суух нь хэвийн үзэгдэл. Үүнийг урьдчилж мэддэг байх л хэрэгтэй. 3. Хөрсний овоолт. Өвөл газар тэлж овооно. Хавар гисэд буцаад суун. Байшин жил бүр хөвгч шиг савлж байдаг гэсэн үг. 4. Хөрсний ус. Ус суурийг аажмаар угааж нураадаг. Энэ бүхэн байгалийн хууль, физиктэй маргах шаардлагагүй. Харин асуудал нь хүмүүст өөрсдөө буруу ажиллаж эхэлдэг. Миний ажигласан 6 зүйл. Нэгдүгээрт нь ханны дэрэгдэх мод. Энэ бол хамгийн төвөөмөл алдаа. Хүмүүс байшинтайгаа хит ойр мод тарьдаг. Мэдээж модоо ургуулах хэрэгтэй. Услаад байвал ургана гэж бодоод байнга услана. Харин бодит байдал дээр ус олон 7 хоногийн турш суурийн доош шингэж хөрсийг зайлж угааж суул төсөх процессыг үүсгэдэг, эхлүүлдэг гэхүүд. Ан цавгаар нь зөвлөхөд байшинтайгаа хит ойр том модуудыг тарьж болдгоо. Жишээ нь улаас, хуш, самар зэргийг тэдний үндэс 20 м хүртэл тархаж суурийн доор хөдөлгөөн оруулдаг. 2-дугаарт дээврийн ус. Та байшингийнхаа дээвэрлүүнийг хараад үзээрэй. Усны хаялга байна уу? Тэндээс бууж байгаа ус хаашаа явдаг вэ? Ихэнхдээ хаашаа ч явдаггүй. Зүгээр л доошоо унаад суурилгоо шингэдэг. Байшингийн хажууд хаяавч дор хаяж 80 см-тай байх ёстой байдаг. Уклон нь байшингаас гадагшаа, татгшоо биш. Энэ бол барилгын хамгийн удиртай хэсэг. Хинч найз нартай манай ус зайлах хоолойг хараа, ямар гоё гэж яаж ус хайдгийг харуулах уу гэж асуудаг. Ийм учраас бид мөнгө хэмнэж хамгийн хямдар шийдэх хичээдэг. Заримдаа бүр хийдэг ч. Гэхдээ нэг тоо хэлье. Байшингийн суул төх, хан цурах 10 тохиолдлын 8 нь ердөө ус зайлуулах хаяглаггүйгаас болж үүсдэг. Суур муу байсандаа биш, хөрсөн болохгүй байсандаа ч биш. Зүгээр л тэр хідэн тоон усыг суураасаа 2 м-ийн зайд холдуулж чадаагүйгээсээ болж таны байшин сууж байгаа. Дээврийн усны хаялга бол зайлшгүй хэрэгтэй зүйл. Энийг бид ойлгох хэрэгтэй. Дээврийн ус бол барилгын чимээгүй алуурчин гэд хэлчихэж болно. Түүнийг зүгээр л байшингаас зөв холдуулаад сурчвал энэ асуудлуудыг бид нар дайрахгүй өнгөрөө авчиж бүрэн бололцоотой. 3-дугаарт ханы дэрэгдэх зүлэг цэцгийн мандал. За яг модтой адилхан байшинтайгаа хит ойрхон довжоотойгоо хамгийн ойр үүдний хаалга хажууд цэцэг тарьж байшингийнхаа довжоог суулгадаг. Доош услаалах юм бол доод зойрын давхартай айлын ханан хөлрөөд чиг үнэртэд эхэлдэг. Тэгээ ерөөсөө 1-2 жилийн дотор байшинд чинь хөдөлгөөн ороод ханнаас багтаа дор хаяж 1.5 м-ийн зайд ер нь цэцгийнхэн мандлаа хийж бол тохиромжтой. 4-дүгээрт хинч тэмдэглэгээ тавьдгүй.
За энэ хэсэг нь бол та байшин дээр ан цав харах юм бол тэмдэглэгээ тавих хэрэгтэй. Барилгын хэллэр бол маяк тавина гэж нэрлэдэг. Шууд авчид бөглөжгүй, эмүүлсдэжгүй, самасгдчихгүй. Ер нь жижигхэн цаас нагаад байнга ажиллаж гин гэсэн үг. Байшин чинь хөдөлж гин үү? Тэр цаас нь урагдчих юм бол ер нь танай байшин чинь хөдөлж гинэ л гэсэн үг. Хөдөлж байгаа бол аль зөвлөө, хэрэг хэмжээ, хэр давтамжтай. Энэ бүгдийн тэмдэглээд авах юм бол цаашдаа арга хэмжээ авахд арай хялбар болдог. 5 дугаарт нь буруу хүнээс зөвлөгөө авах. Энэ бол хамгийн төвөөмөл алдаа. Барилга мэдэхгүй эсвэл аавын алтартаа алтан гарт найзаас нь зөвлөгөө авдаг. Нөгөөх нь мэдээж ямар зөвлөгөө өгөх вэ? Тэр зөвлөгөөг нь дагаад бид нар байшингаа улам бүрд ортуулцдаг. Ер нь хамгийн энгийн арга нь бол мэргэжлийн байгууллага дуудах. 6 дугаарт нь сангийн холооноос ус алдах. Энэ хамгийн энгийн, хамгийн чимээг боловч сангийн хоолойнууд ихэнх голцоод далд байдаг. Бид нар ус алдж гин үү, шүүрж гин үү? Тэр бүр чинь анзаарч хардггүй. Секунд тутам нэг тусал ус гойцоор аваад ер нь жилдээ хэдэн куб усын цоглогдгийг бид сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ үндсэн байшингийн хамгийн том цууралтыг өгдөг бол ердөө л энэ. Улиралдаа нэг удаа сангийн хоолойнуудыг шалгаж байгаа. Шөнө ус хэрэглээгүй үед тоолороо нэг шалгаж эргэж байна уугүй юу? За энэ ердөө 30 секундын ажил. Энэ 30 секунд таны байшинг авранд. Одоо энэ 6 зүйлийг нийлүүлээд харъя. Юу ажиглагдж байна? Мод, ус зайлуулалт, цэцэг, ан цав, үнэтэй засвар, алтан зөвлөгөө, далд ус алдалт. Хүмүүс харагддаг зүйл төр хэмндэг, харин харагддаг зүйл төр мөнгө төлдөг. Мөнгөндөө суурандаа биш, усны хаялгандаа биш, мэргэжлийн үнэс зөвлөгөө авахтаа биш. Хүмүүс мөнгөө үнэтэй цэцэг рүү, гоё гялцал харагдсан байшингийн фасад руу. Энэ бол зүгээр нэг байшингийн асуудал биш. Энэ бол Монгол дахь амьдрал, бизнесийн ерөнхий логик болоод байна. Хүмүүс эхлээд гадна талыг хийдэг, дараа нь суурь боддог. Би шин төсөл болгон эхлүүлэхдээ очихдоо өөрөөсөө нэг л асуулт асуудаг. Энд хүмүүс юу буруу хийгээд байна вэ? Хэрвээ би эсрэгээр нь зөв хийвэл юу болох вэ? Энэ бол миний суугийн гол утга учир. Хэрвээ та эдгээр асуудлуудыг гэртээ аль нэг нь анзаарсан бол шууд засвар чин битээ хандаарай. Эхлээд өөрөө шалгачих, маяг тавь, тэмдэглэгээ хий. Тоолороо оройгоор нэг шалгачих. Ерөнхийдөө ажиглалт хий. Ихэнх асуудлыг та өөрөө ч ойлгож чадна. Хэрвээ танд барилга гэхээсээ илүү Монголд бизнес хэрхэн ажилтгийг сонирхолтой бол намайг дагаарай. Дараагийн дугаараараа би нэг сонин түүх ярьж өгье. Миний хувийн түүх. Миний амьсгалын асуудлаас болоод тэр бүтээгдэхүүн яаж манай компани үндсэн чиглэл болсны тухай. Энэ нь бол Монголд бараг яригддаггүй бүтээгдэхүүн. Гэхдээ тэр нь шинэ машинаас ч илүү үнэтэй. Намайг Болрот гэдэг. Баяртай.